Төв цэнгэлд хүрээлэн анх 2011 онд нэгдэж байжээ. Энэ хугацаанд уг талбай олон үйл явдлыг үзсэн ч их засвар хийгдэггүй байсан юм. Харин 2025 онд засварын ажил амжилттай хийгдэж, цэнгэлд шинэ өнгө төрхтэй болж, шинэ тоглолтууд, спортын арга хэмжээг хүлээн авахд бүрэн бэлэн боллоо. Нээлтийн ёслолд оролцогчдыг Брэдийн тэргүүн Алексей Циденов угтан мэдчиллээ. Би цэнгэлтийн засварыг удаан хүлээлээ. Талбай маань баг зэрэг ядарсан байдалтай байлаа. Олон улсын шаардлагад нийцэхгүй болсон учраас бид албан ёсны тоглолт явуулах боломжгүй байсан юм. Одоо талбай маань хамгийн өндөр шаардлагад нийцэж байна. Оросын хөл бөмбөгийн холбооны албан ёсны тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна хөнгөн атлетикийн замууд ч бүрэн шинжлэгдсэн. Ер нь манай тамирчид хүүхэд залуусын төлөө бүгдийг шинжиллээ. Мөн Алексей Циденов Брэд болон полимер багуудын тоглолтын эхний цохилтыг хөшөглөн тэмцээний нээлтийг албан ёсоор эхлүүллээ. Футбольным клубом Бурятия и полимером. О том, как сложился матч. Тоглолт хэрхэн өрнөсөн талаар бид дараа дэлгэрэнгүй хүргэнэ. Брэд баг цаашаад ч төв цэнгэлтэхтэй өөрийн тоглолтуудаа явуулах юм. Гэхдээ олон жил сонирхогчдын лиг тоглож буй баг маань мэргэжлийн төвшөнд өрсөлдөх хэсэг нь одоогоор нээлттэй асуудал хിവэр байна. Остается открытым. Ийм ажил хийгдэж байгаа. Бид ивент тэтгэгчид түншүүдийг хайж байна. Манай хөл бөмбөгийн клубыг дэмжиж, багийг маань амжилтад хүргэж, үзэгчдэд баярлуулахад туслах хүмүүстэй хамтрахыг хүсэж байна. Ядаж нэгдүгээр лигт манай мэргэжлийн баг тоглож байгаасаа гэж найдаж байна. Помимо футбольного Хөл бөмбөгийн талбай гүйлтэн замаас гадна цэнгэлтгэн самбар шат гарцуудыг шинжилсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь биеийн тамир спортын хөгжил улсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжижээ. Андрей Слепнев, Доржи Чайдопов, новости дня. Бурят ёсоор хөдөө аж ахуйн сайдад хадаг өргөе. Энийг танд. Баярлалаа. Визит министра сельского. Орос улсын улсын хөдөө аж ахуйн сайд Оксана Лутин Брэд дахь айлчлал Брэдийн хөдөө аж ахуйн академи зочилсноор эхэллээ. Одоо тус академи эмийн ургамлыг шинэлэг аргаар тариалах технологийн чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энд гол нь эмийн ургамал тариалах, өөрөөр хэлбэл байгалаас түүж биш, зохион байгуулалттайгаар ургуулах тухай юм. Энэ нь цаашид эмийн ургамлыг хоол хүнсний нэмэлт, гоо сайхны бүтээгдэхүүн, биологийн идэвхт бодис үйлдвэрлэх, түүхийн эд болгон ашиглах, дотоодын болон экспортын зах зээлд гаргах зорилготой. Эмийн ургамал тариалахад том талбай шаардахгүй бөгөөд хөдөө аж ахуйн бусад ургамал ургахад тохиромжгүй хүрсэнд ч сайн ургадаг гинэ. Одоо Брэд болон Оросын засгийн газрын зорилго нь үйлдвэрлэгч хэрэглэгчдийг хооронд нь холбох юм. Эмийн ургамлын төрлөөс хамаарч тариалах бүс нутаг өөр байна. Жишээ нь манай уулын Окад ийм боломж бий. Тэнд уламжлалт тариалан эрхэлж болохгүй, буудаа тариалах боломжгүй юм. Харин энэ шинэ төрлийн ажил эрхлэлт, шинэ орлого, шинэ боломжийг нутгийн иргэдэд авчрах юм а. Академид адууны үйлдвэр хамгаалах чиглэлээр томоохон төсөл хэрэгжиж байна. Багш оюутнууд хамтран генофондын үйлдвэрийн ажлыг хөгжүүлж, махны үйлдвэрлэлийг дотоод болон гадаад зах зээлд нэмэгдүүлэх зорилготой. Брэдийн хажууд хоёр том зах зээл бий. Казахстан болон Хятад. Аль алинд нь бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд олон улсын магадлан идэвхжлэл хэрэгтэй. Энийн тулд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай бүх үйл явцыг хангах ёстой. Адууны аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чиглэлээр Брэдийн хөгжилд ихээхэн боломж байгааг бид харж байна. Мөн аль жилийн үеэр хоньны мах экспортлох, хөдөө аж ахуйн зориулалттай нисгэгчгүй төхөөрөмж бүтээх, Брэдийн хөдөө аж ахуйн академийн байрны их засварын асуудлыг хэлэлцжээ. Новости дня. Всероссийский кадетский слет. Энэ жил бүх Оросын кадетийн алтан урдас цуглаан Тверь хотод боллоо. Магаданаас Донецкийн ард улс хүртэл Оросын 9 бүс нутгаас 140 гаруй ахлахангийн сурагч цолын төлөө өрсөлдөхөөр нэгдэр сэлгэсэн юм а. Тэдний дунд эрхэм мужийг молодежны тусганы сургуулийн баг төлөөлж очсон цорын ганц баг байлаа. Сборная школы поселка Молодежный. Манай сургуульд 5-аас 11-р анги хүртэл нийт 1500 орчим сурагч сурдаг. Тэндээс бид хамгийн хариуцлагатай, хамгийн сайн сурагчдыг сонгоовч цэргийн их оронч арга хэмжээнд оролцдог сургуулийн нэгдсэн багийг бүрдүүлдэг юм.
самых ответственных. Энэ бол Сибирийн сурагчдын 2 дахь удаагийн оролцоо юм. Тэд урд өмнөхөөс илүү сайн бэлтгэлтэй ажиллажээ. Багийн дарга Эльвира Кэндышиг хэлснээр энэ жил шинэ сорилтууд гарч ирсэн байна. Энэ жил анх удаа бид бүхэн уралдаанд оролцсон. Мөн найрал болон гоцлол дууны төрөл шинээр нэмэгдсэн нь бидний хувьд шин сорилт байсан ч бид сайн бэлтгэж амжилттай давсан. Программа была крайне Танин насыщенной. мэдгүй асуулт жагсаалын бэлтгэл урлагийн уралдаан гэдэг хөтөлбөр маш өргөн хүрээтэй байлаа. Манай сурагчид хүчтэй өрсөлдөгчдийн дундаас хэд хэдэн төрөлд шагнал байранд орсон. Серьезный. Бусад багууд урт хугацаанд маш сайн бэлтгэснийг шууд харж болно. Тэд бүр тайзны тоглолт дүрслэлтэйгээр оролцож байсан. Гэхдээ бид ч бас тэднээс тутгааргүй байсан гэж бодож байна. В общей команде Нийт дүнгээр молодежны тусганы баг 3 дугаар байр эзэлж зөвхөн сургуулаа бус нутгаач нэр төлтөөгөөр төлөвлөж чадлаа. Бидний өмнөөс хамгийн их бахархаж байгаа хүмүүс бол аав ээж багш нар маань. Заримд нь энэ ойлгомжгүй байж болох ч бидний хувьд энэ маш чухал юм. Бид хийж байгаа зүйлээрээ үнэхээр бахархаж байна. золотой палет Алтан мөрдөс бол энэ хичээлийн жилийн сүүлчийн тэмцээн биш. Тиймээс сургаалт бэлтгэл асрахгүй. Дараагийн алалтын төлөө хэрэгжүүлнэ. подготовка продолжится. Песню запевай. Билеты цвета неба и АКС в руках, и ветер от турбин прижмет траву. Енина Герцкина, Сергей Коваленков. Специально для программы «Новости». Агшаагаас эхлээд Петровск, Зайбакалск хүртэл Ульотос, Кира хүртэл 15 тоглолт, 10 тайз. Урлагийнхан хязгаар нутгийн олон газар аялан тогложээ. Харин наадмын хаалтын тоглолт уламжлал ёсоор Чита хотод боллоо. Би ер нь сайн чанартай хөгжмийн бүх төрлийг сонирхдог хүн. Энэ бол сонгодог жаз, мэрэгжлийн хөгжимчдийн гайхалтай ур чадвартай тоглолт. Энэ бол тусдаа нэг бие даасан ертөнц юм. Би бүр дурсамжаа бүдгэрүүлэхээс эмээгээд дискийг авч чадаагүй шүү. Учир нь эндхийн мэдрэмжийг юу ч давж чадахгүй. Жаз бол зүгээр нэг хөгжим биш. Түүнийг тоглож буй уран бүтээлчид өөрсдөө уран бүтээлчийн хувьд хөгжмөө шинээр төрүүлдэг юм. У нас половина музыки, Манай оркестрийн тоглодог хөгжмийн тал нь газар дээрээ зохиосон хөгжим байдаг. Том жаз оркестрт нот байдаг. Тэдгээрийг хөгжимчид дагаж тоглодогч тэр нийт хөгжмийн 60% л эзэлдэг юм. Харин үлдсэн хэсэгт нь тайзыг гоцлол тоглогчид эзэлж бүрэн эрх чөлөөтэй импровизац хийдэг юм. Тиймдээч нэгч тоглолт бусдтайгаа адил байдаггүй юм а. Улсын жаз хөгжмийн оркестрийн удирдагч Борис Фрумкин агуу хөгжмийн зураач Олег Лундстремийн уран бүтээлийг тод илэрхийлсэн бүтээл бол дэлхийн 2 дугаар дайны ялалтын өдрийг бэлтгэсэн интерлюд хэмээх аялал гэж онцлсон. Энэ бүтээлээр тоглолт нэгдэв. году 1994 онд тус хамтлаг дэлхийн хамгийн удаан хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн жаз оркестраар Гинси наманд бүртгэгджээ. Тэгэхэд тэд 60 жилийн агаа тэмдэглэж байсан юм. Өнөөдөр ч хөгжмийн хамтлаг Борис Фрумкиний удирдлагаар үзэгчдийг баясгасаар байна. для нас все эти Бидэнд тоглодог бүтээл болгон маань эрхэм дотно. Бидэнд таалагдахгүй хөгжмийг бид тоглодоггүй. Энэ тоглолтод бидэнтэй хамт гайхалтай дуучин Мариам Мирабова оролцож байгаа. Тиймээс тоглолтын их хэсэг түүний уран бүтээл зориулагдсан. посвящена ее творчеству. Мариам Мирабова бол анхны аялгуунаас л үзэгчдийг эзэмддэг гайхалтай хоолойтой дуучин. Түүнийг өвөр байгалийн хязгаарын тайзан дээр үзэгчид халуун алга ташаалтаар угт авлаа. Жазын уран бүтээлчид үзэгчдтэйгээ халуун дулаан сэтгэлээр хөгжимтэйгээ хамт салах ёс хийв. Гэхдээ үзэгчид гонигсэнгүй. Тэдэнд эрхжил болох Олег Лундстремийн айн тоглолтоор дахин уулзах баяр хөөр хүлээж байна. Так. И даже так специально. Шинэ үйлдвэрийн мэрэгжилтнүүд зуухнаас дөнгөж гаргасан халуун хатууруулсан шилтний чанарыг яаж л бол яаж харуулж байна. Стали из печи для закаливания. Еще одна гарантия. Манай якуудын хатууруулсан шилний чанарын бас нэг баталгаа бол зөвхөн бат бөх чанар нь бус аюулгүй байдал юм. Такое разбитое стекло. Энэ шилийг хагалсан ч хизээч гар зүсэгдэхгүй.
Такого стекла всего... Ийм шил үйлдвэрээс нэг ээлжиндээ 600 хавтгай 400 м гаргах хүчин чадалтай. Үйлдвэрлэлд хүний оролцоо бараг байхгүй. Бүх төхөөрөмж програмын удирдлагаар автоматар ажилладаг. программного управления. Манай харан ажилтнтай 30 тоног төхөөрөмж маш нарийн ажиллагаатай юм. Инженерүүд ирж ажилтнад сургалт өгөхдөө нэг хүн нэг машинд л эзэмшүүлдэг. Тиймээс манай ажилтнууд үнэхээр алтны үнцэнтэй юм а. Как сообщает исполнитель... Үйлдвэр ажиллаа эхлээд удаагүй байтал хэд хэдэн байгууллагатай гэрээ байгуулжээ. Гэхдээ хамгийн чухал алхам нь хөрөнгө оруулалт татах агентлагтай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээр байлаа. Энэхүү баримт бичгийн дагуу агентлаг үйлдвэрийн хөгжлийн бүх шатанд дэмжлэг үзүүлэх юм а. На каждом этапе его развития. Бид мөн үйлдвэрийг дотоодын зах зээлд гаргах, орон нутгийн барилгын компаниудтай хамтран ажиллахад нь туслана. Ингэснээр мөнгө бүс нутагтаа эргэлдэх эдийн засгийн өсөлт дотоодын үйлдвэрлэлээс бий болох нөхцөл бүрдэнэ. Перспективность этого производства... Үйлдвэр ач холбогдлыг бүсийн барилга хот байгуулалтыг яамч онцолж байна. Тус яамны орлогч сайд Александр Балановын хэлснээр өмнө нь хатууруулсан шил бусад бүс нутгаас заримдаа бүр гадаад орнуудаас зөвлөдөг байсан нь ихээхэн тээврийн зардал, удирдлагын хамаарал, геополитикийн эрсдэл дагуулдаг гэжээ. Геополитическую обстановку. Импортын материалууд одоо маш үнэтэй болсон. Харин Якутскад ийм үйлдвэрлэл эхэлснээр эдгээр бүтээгдэхүүний өртөг бусад нутгаас оруулж ирдэг материалаас илт хямдарна. Впереди у завода много важных задач. Үйлдвэрийг цаашид олон чухал зорилт хүлээж байгаа. Гэхдээ хамгийн ихэнд нутгийн компаниуд итгэлийг олж зах зээлээ тогтвортой эзлэх нь чухал юм. Түүнээс гадна тэд ирээдүйд илүү том зорилго тавьжээ. Өгчлбэл хүрээ хийхээр төлөвлөж байна. Учир нь үйлдвэр цонхны хүрээ үйлдвэрлэх чиглэл рүү өргөчхөөр төлөвлөж байгаа ч. Элитомахно, Якутск. Всемирная космическая премия... Сидней хотноо болсон олон улсын сансрын конгрессийн хамгийн нэр хүндтэй шагнал болох дэлхийн сансрын шагналыг энэ жил сарны хөрс тээвэрлсэн хятадын Чанья 6 хэмээх эрхэм даалгавар хүртлээ. Энэ удаа тэд сарны эсрэг талын хөрсийг дэлхийд авчирсан юм. Уг дээжийг конгрессийн үеэр үзэх боломжтой байлаа. Үүнээс гадна хятад улс Чанья 5 даалгаврын хүрээнд сарны ил талын хөрснөөс цуглуулсан 2 дахь дээжийг судлах хүсэлт хүлээн авахыг дэлхийн эрдэмтдэд нээлттэй болголоо. Одоогийн байдлаар Хятадын сарны хөрсний дээжийг ашигласан 200 гаруй шинжлэх ухааны бүтээл нийтлэгдээд байна. Эдгээр судалгаа нь сарны үүсэл, хувьслын талаарх ойлголтыг шин түвшинд хүргэсэн. Чанья 5-ын хүрээнд дэлхийн эрдэмтэд анхны дээжийг амжилттай хуваарлсны дараа энэ жил 2 дахь дээжийг судлах олон улсын хүсэлтийг нээж байна. Сар бол хүн төрөлхтний нийтийн өмч. Бид хамтдаа судлах ёстой. Хятадын сарны судалгааны хөтөлбөр дэлхийн олон орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар байна. Хятадын сансрын агентлаг өөрийн өгөгдөл дүгнэлтэд нийтэд нээлттэй хуваалцаж дэлхийн бусад агентлагуудад тусалж байгаад үнэхээр баяртай байна. Хятад улс ирээдүйн сансрын хөтөлбөрүүддээ олон улсын хамтын ажиллагааг улам мөргөжүүлэх бодлогыг баримталж байна. 2028 онд хөөрөхөөр төлөвлөж буй Чанья 8 даалгаврын хүрээнд сарны өмнөд туйлыг судлах ажлын 200 кг-ын ачааг гадаадын түншүүдэд зориулжээ. Үүнд Африкийн анхны сарны хөтөлбөр болох Африка төмөний тоног төхөөрөмж багтана. Манай зорилго бол Өмнөд Африк болон Африкийн залуусыг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, инновацийн салбарт урамшуулах явдал юм а. Ирэх жилээс бид сансрын нисгчдийн сургалт эхлүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийг бэлтгэж ирээдүйд тэднийг жинхэнэ сансрын нисгч болгохоор зорж байна. Бид одоо бүх их сургууль хүрээлэнгүүдийг Хятадын сар болон бусад сансрын хөтөлбөрүүдэд оролцохыг уриалж байна. Маа нэг их сургууль Чанья 8-д өөрийн тоног төхөөрөмжийг ачаанд илгээх гэж байна. Илүү том үр дүнд хүрэхийн тулд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх шаардлагатай. Сидней конгрессийн оролцогчид нэгэн дуугаар сансрын судалгааны ирээдүйн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаанаас шалтгаална гэж нэгэн дуугаар санал нэгдэж байна. Учир нь орчлон ертөнцид хил хязгаар гэж үгүй юм. Фестиваль середины осени. Намрын дунд сарын баяр бол хятадуудын хувьд хамгийн чухал уламжлал баярын нэг бөгөөд түүнийг сарны боо буюу Юэ бингүйгээр төсөөлөх аргагүй. Энэхүү боов нь уламжлалт улаан лойлын өр, улаан шушны чихэрлэг шамцтай ялгаатаагаар ангилан онцтой, алтан шаргал зарцсан гадаргуутаагаараа онцлог юм. Гол онцгой хамтыг нагаарт хатааж боловсруулсан утлагт гахаа мах өгдөг.
Манай сарны бэлууны үйлдвэрлэлийн шугам өдөрт 1,200,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор бид өдөрт 500-аас 600,000 бэлуу гаргаж байна. Энэ онд нийт борлуулалтын хэмжээ ойролцоогоор 14 сая Америк долларт хүрнэ гэж тооцож байгаа. Здесь вы видите... Энэ үйлдвэрт уламжлал ба инновац хосолж байна. Туршлагатай ажилчид одоо ч зарим төрлийн бэлууг гараар хийдэг. Зурмга нухаж нэг бүрийг нь нямбалан хуурай болгодог. И аккуратно заворачивают каждую штучку. Минутад хэдий хийж чадах вэ? 20 гаруй. Урдас урсан уу? 20 гаруй жил хийж байна да. Современные машины обеспечивают эффективность производства. Үйлдвэрийн орчин үеийн машин механизм үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өсөн нэмэгдэж буйралтад хүрэлцэх боломж олгож байна. Гэсэн ч шинэлэг байдал зөвхөн хурд хэмжээнд бус амт чанарын төгөлтөрт чиглэжээ. Лежат в основе каждого нового продукта. Бид тос элсэн чихэр давсны хэмжээг багасгасан шин төрлийн бэлуу бүтээсэн. Тэдгээрт орон нутгийн фермерүүдийн өндөг өндөр чанарын наран цэцгийн тос хэрэгэлдэг тул илүү хөнгөн тослог багтай. Мөн 2 жил гарах хугацаанд боловсруулсан хар гахаан утлагт мах хэрэглэснээр онцгой ангилан амттай болдог. Имея за плечами 600 гаруй жилийн түүхтэй утлагт мах үйлдвэрлэлийн уламжлалтай Суанвэй хот өнөөдөр үйлдвэрлэлийн сүлжээгээ шин шатанд гаргаж байна. Лапжон зэрэг тэргүүлэгч компаниудаас гадна хот даяар утлагт махны эдлэнгүүд нэгдэж зочдод мах боловсруулах уламжлалт аргыг танилцуулж амтлагаа хийлгэн тусгай бүтээгдэхүүн худалдаалт өгчээ. специализированную продукцию. Бид хоттой үйлдвэрлэгддэг утлагт махны брендийн үн цэнийг нэмэгдүүлж аялал жуулчлалын нэгэн том хөшүүрэг болгохоор зорж байна. Жишээлбэл бидний махны эдлэнгүүд, үйлдвэрийн парк, музей болон зугаалгын бүсгүүдийг нэг цогц аялал жуулчлалын дээд зэрэглэлийн төв болгон хөгжүүлж байна. От рук местных... Орон нутгийн дарагчдын уран бүтээлээс эхлээд Хятадын айл бүрийн баярын ширээнд хүрэх хүртэл утлагт махтай сарны бэлуун уламжлал ба шинжилгээг төгс хослуулсан амттай юм а. Ян Динхао, CGTN.